За та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Хятадын Шандун мужийн нэгэн эмнэлэгт сун овогтой эмэгтэйд маш ховор шинэлэг мис заслыг хийсэн байна. Үйлдвэрт ажилладаг байсан энэ сун гих бүсгүй маш урт устэй. За энэ урт ус нь үйлдвэрийн машин механизмд орооцолдоод ноцтой осол болсны улмаас энэ зүүн чихэнд тасарсан, дээрээс нь толгойн дагц хэсгийн арьс хуухан нүртэл хүнд гэмтэж хууларсан байгаа юм. Аз олж бүсгүй ам аврагдсан хэдий ч гэсэндээ эмнэлэгт хүрэгдээд очихт нь эмч нарт нэг том асуудал тулгарсан. За түүний толгойд ирэх эд цусны судснууд их хэмжээгээр гэмтсэний улмаас чихийг нь шууд буцааж наах боломжгүй болчихсон байж. Ингээд цэвэр шинжин бичил мэс заслын тасгийн орлогч захирлаар ахлуулсан мэс засалжад нэгэн арга бодож олсон байгаа. За энэ нь юу юм гэхээр тасарсан чихийг нь төр хугацаанд биеийнх нь өөр хэсэгт нь залгаад толгойн судасны үйл ажиллагааг сэргэх хугацааг хүлээхээр шийдсэн байна. Ингээ эмч нар хамгийн тохиромжтой хэсэг нь хүний хөлийн айгуу сонирхолтой хэсэг үлээ. Тавхаан дээд тал гэж үзээд чихийг нь тэнд нь төр тогтоосон байгаа юм. Учир нь тентхийн арьс маш нимкэн, судасны голч нь чихнийхтэй ойролцоо учраас заллахад хамгийн боломжтой гэж үзсэн байна. За яг 0.2-оос 0.3 мм өргөнтөө бичил судсуудыг хөлийн судастай нь холбохын тулд эмч нар 10 цагийн туршид микроскопын доор өснөөс нэмгэн зүү утас ашиглан ойдол тавьсан. Хагалгааны эхний өдрүүд хамгийн аюултай хэцүү үе байсан гэж яригдж байна. За мөн энэ үед нь цусны урсгал докторгүй, өнгө нь өөрчлөгдөх гэх мэт хэцүү өдрүүд үргэлжилсэн ч гэсэндээ эмч нар эцэст нь хэвийн болтол нь докторжуулж чадсан байгаа юм. Сум бүсгүй 5 сар гарan хөлн дээрээ чихтэй амьдарсан байна. Гадуур гарахдаа зөвхөн сул гутал өмсөж хэд даралт өгөхгүй тулд алхуур алхаж цусны эргэлтээ сайн байлгахыг хичээсэн байгаа юм. За энэ хооронд толгойн гэмтсэн хэсгийн арьс нь аажмаар нөхөн төлжиж буцаж наалтаж эхэлсэн. Ингээд нөхөн сэргээ хэмжлэгийн дараа эмч нар түүний хөлнөөс нь чихийг нь буцааж амжилттай аваад 6 цагийн туршид мис засал хийснээр толгойд нь буцааж залгаж чадсан байна. Энэ мис заслын гэсэндээ амжилттай болсон. За бүсгүйн чихний өнгө хэлбэр үйл ажиллагаа ч гэсэндээ эргээд сэргээд хэвийн байдалтай орсон байна. Та бүхэндээ Номон Хятад хэлний сургалтын төвийн сурагчид орчуулан бэлтгэсэн мэдээллийг хүргэлээ.